Ханоид итгэл найдвар авчрах нь. 2018 онд Өмнөд Африкийн Адвентист итгэгч Жани Бекерийг $2 сая санхүүжүүлэн Вьетнамын нийслэл Ханой руу илгээжээ. Тус улсад Адвентист сүмийн анхны нөлөөллийн төвийг байгуулах хүндхэн даалгаврыг Жанид өгсөн юм. Ханой хотод газар худалдаалах үн ихэвчлэн $3-4 сая өндөр өртөгтэй байлаа. Гэтэл нэгэн хүн Жанид 7 давхар шинэ барилга мөн маш сайн байрлалтай газраа 1.8 саяар санал болгосон юм. Жани ихэд гайхшрав. Үүнээс цааш юу болсон бүр ч их гайхалтай. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Адвентист олон нийтийн нөлөөллийн төв нээлттэй хэллээ. Бурхан өөрийнхөө амьд гэдгийг бидний амьдралдаа мэдэрч байсан хамгийн гайхамшигтай аргаар мэдрүүлсэн. Бурхан бидэнд бидний хүсснээс ч илүү ихийг өгсөн гэж Жани хэлв. 9 сая хүн амтай Ханой хотод 7 дахь өдрийн адвентистууд цөөхөн байдаг. Forward Venture нэртэй хотын нөлөөллийн төв нь Христийн төлөө илүү олон хүнд хүрэх боломжтой газар аж. Тус төв нь олон нийтэд нээлттэй үйлчлээ зогсохгүй, номын сан, хүүхдүүдэд туслах, хүмүүжүүлэх, хүмүүсийн харилцааг хөгжүүлэх, мөн англи хэлний сургалттай ажээ. Мөн эрүүл хоол хийх хичээлүүд тэрч байтугай нэм гариг бүрийн өглөө цугладаг гүйлтийн клуб хүртэл байдаг байв. Ханой хотын төвд тус барилгад 7 дахь өдрийн адвентист сүм байрладаг байв. Тус төвийн үйл ажиллагаа нь төрийн албан хаагчтай бат бөх харилцааг тогтоосноор барахгүй бие биетэйгээ нөхөрлөх илүү их боломжийг олгосон юм. Вьетнам улсын шашныг хэрэг эрхлэх хороотой хамтран ажиллах боломж гарч бид тухайн хорооны 28 гишүүнд англи хэл зааж байна. Хэлний хичээлүүдэд болон сүмийн үйлчлэлд хамрагдаж буй хүмүүсийг бид хараад Бурхан ажиллаа хийж байгааг мэдэрдэг. Бурхан гайхамшгуудыг бүтээж чадна. Тиймээс бид түүний юу бэлдэж байгааг харахыг тесэн ядан хүлээж байна гэж тус төвийн захирал Түнэлгой хэлв. Европсын боломжууд хандивын сандах, хандивын мөнгөөр ямар ажлууд хийдгийн нэг жишээ бол энэ түүх хэлээ. Эдгээр түүхүүдээр дамжуулан ерөнхий чуулганаас орж ирсэн шин төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх боломжийг олгодог юм. Уриалга. Өнөөдрийн тогтмол өргөл хандивын тодорхой хэсгийг нэн чухал хэрэгцээ гарсан үед дэмжлэг болох зорилгоор Европсын боломж олгох сан руу илгээх болно. Мөн та тогтвын дээрээ Европсын боломжуудын сан гэж бичээд эсвэл Adventist Mission.org donate вебсайтад зочилж CG Европсын боломжууд гэсэн хэсгийг сонгон Бурханд амлсан тогтмол системчилсэн өргөлөөсөө гадна сайн дурын өргөлөө шууд энэ санд өгч болох юм байна.